5, 4, 3, 2. Сайн бацхан уу? Миний хэлдгээр бас ээлгийн хэлдгээр өдрийн ч юм уу, оройн ч юм уу, өглөөний ч юм уу, шөнийн ч юм уу мэндийг хүргэе. Тэгээд NB Sale-ийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр эхлэж байгаа тийм. Нэвтрүүлэг хэрэгтэй тэгээд сайхан зөв ойлгоорой. Буу хаалтын маань энэ удаагийн зочноор Эрэтвийн тэргүүн хадагтай нэгэн үндэсний байгууллагын нэгэн үндэсний байгууллага жоо илүүцсэн шүү. Эрэтвийн тэргүүн захирал Эрдэнэтвийн энэ удаагийн зочноор олцож байгаа. За тэгээд нэвтрүүлэг үзээрэй гэж би урд нь хэлсэн байсан харамсалтай шал өөр юм. Улсын хурлын журмынтай үзсэн байсан. Хоёлаа өнгөрөө те. Ингээд манай өнөөдрийн сэдвийг манай Сели хөндөж эхэлнэ. Америкээс амар юм аваад өмссөн задах чи ёо. Америк зарж илээ энэ дээлийг үү. Тэгээд сонин сайхан юу вэ? Цагаан сартаа хэр бэлдэж байна? Бэлтцээ одоо идэлүүлтэй. Бууз муу зууц бүгдээрээ бэлэн болцсон уу те? Цагаан сар хийд юм уу? Күгээ ээж их л бэлдэж штэ. Би бол зүгээр л илүү үлсэн биз дээ. Бууз муу. Юу гэдэг даган байсан. Хэдэн бууз хэв? Ээж их энэ жил 1300 бууз хийсэн гэсэн. Оо. Манай энэ ч олон дүүтэй болохоор дүүнэр нэрээд хамт бас хийлцээд тэгээд. Ээжийн төгч залах юм даа. Тийм ээ? Ээж тэгээд залах чи доо. Залгаараа нэрээ. Манай ээж хүн очихоор баярлдаг. Нөгөө 1300 бууз хүрхүү. Тооцооноос гадуур хар нэм баяр орчсон. Зүгээр тэр Чи 3 бууз ламсгаад болоо штэ айл болгонд орно. Хүн ирүүл баярлдаг юм шүү. Юу? Дүрийг идчихдэг хөөж. Тэг. За би дүрийг идчихээ тэгээд жоохон салааттай тэгээд болно штэ. Тэр орой гэхдээ телевизээр ярьсан тэр нэг цагаан сар гэдэг чи өөрөө ямар утга учиртай ингээд битүүний өдөр чи махан зуршны шүүсний баяр. Шиний нэгэн бол цагаан эдний баяр гинэ. Тийм тэгээд тэр өдөр шөнөгүй тэр том махыг заавал тэр засах албагүй гэж байна. Тэгээ одоо шилбэл ангийн махтай уул устай газар бол ангийнхаа махаар махан зуршаа засч болдог. Одоо уул ус ихтэй газар ч одоо ямар нэгэн одоо өөрөө нутаг нутгийн онцлогоосоо болоод ууц өвчүү тэр юугаа махаа тавьдаг гинэ. Бид нар ч болохоор өдөр шөнөгүй нөгөө махыг чилээ бод сатагаа болоод иддэг юм ах гэсэн чинь бас үгүй би бол гэхдээ цагаан сарыг ойлгохдоо ургийн баяр гэж ойлгодог шин. Энэ болохоор ураад химээрэл энд болохоор мах яриа. Хайр чирнэ хэцүү л болсод шүү. Баахан идэж угаал юм ярьсан болсод. За тэр яхаа би нэг юм сэдв өгөх үү. Хайр сэтгэлээс олж эмгтээчүүд голчлаа амиа хорлдог гинэ. Худалч гэдэг юм. Эмгтээчүүд болохоор юм эдийн засгийн одоо юм мөнгө төрнөөс болж амиа хорлох нэг нийтлэг байдаг юм л те. Та хоёр амиа хорлох хийсэн үү? ямар. Ер нь тийм бодол ерөөсөө орж иж байгаа. Ерөөсөө юу? Гонж гутраал. Тэгт тулмас тусмал жаргалтай санагдав. Гунх жаргалсан. Сэлээ. Миний хувьд тийм бодлоос орж ирсэн. Юу? Хизээ агшинтахыг уу? Яа, ихтэй 12 давхар дээр зогсож хат чи нэг авраагүй юу? Сэлээ. Бити сэтгэлээ чамгаалах гэж би нэг хэлсэн шин. Тэрнээс олж хүн гэж юу гэж юм ярьж байгаа. Эсвэл тэгвэл та яраас олж хүн амиа хорлож байсан. Хорлох хийсэн болоо. Заавал хорлох гэдэг. Яг тийм бол та ч айгүй нэг юм болсон юм биш үү? маш сайхан үсгэнтэй бүсгүүчүүд болохоор ч бас магадгүй л гэж бодохгүй. Гадны үзмж дотоод сэтгэлээр зөөрөө шүүргүй шүлмэс болохоор хүн миний өмнөөс амиа хорлохгүй. Тэгээд тийм тохиолдолд нь орлоо. Эм уугаад. Гүү тийм битээ байгаасаа л гэж. Юу угаасаа тийм. Тийм. Та хоёр намайг нисээ хардаа. Харин чи тийм болсон. Над шиг материалс олж хүн амиа оруулж ивэл үнэн харамстай. Тэгээд дээлний тухай ярмаар байна л да. Би сайхан ингээд нөгөө нарны зам дээр машин аваар явжсэн чинь нэг залуу амар бол ингээ эмэг зүгцэн ингээ өсөө бооцсон айгу тийм стилтэй залуу. Юудэнтэй цам цөмсөөд, юудангийнхаа одоо юуднийг гаргаад тэг өөрөө дээл өмсөөд гадуур нь. Тэг доор нь айгу тийм арцгар болтой гутал өмсөөд тэг ийм одоо ийм цүнх үрцэн байхгүй. Тэгээд тэр стил бол надад айгүй гоё таалагдсан. Айгүй гоё орчин үеийнхаа аюуг хувцас өмсөд бас дээрээс нь дээлээ өмссөн тий. Тэгэхээр ер нь дээлийг манай залуучууд өдөр тутамдаа өмсөж зайлшгүй ер нь ямар хуу бол энэ тал дээр юу гэж боддгоо? Ер нь би бол одоо юу гэдэг дээлэнд маш их дуртай. Тэгээд дээрээс нь тэрийг бол яагаад хэрэглэж болохгүй гэж. Таны залуугийн одоо тэр чиний ярьсан залуугийн хэрэглээ бол надад гоё л санагдаж байна. Тэр чинь бас нэг өрмөц гоё харагдаж байгаа шүү дээ стил юм маяг юм гэсэн. Би бол нэг болохгүй ч юм уу болно ч гэсэн нэг тийм илүү төдөө өөр өнцөг надад алга. Зүгээр л хүн дуртай юм өмсөстэй л гэж бодож байна. Чи үцэн авсан уу? Авах хажуугаар ингээд машин барьж байгаа зөрөө явцсан болохоор ямар гоё юм бэ гэж одоо л өнгөрсөн. Хүн бол дуртай юм өмсөстэй л гэж би боддоо шүү дээ. Юу ч өмсөж бол намайг ямар сэнтэй манаа нэг
телевизийн найз ингэж хэлжээс би нөгөө сорооч морооч зарим ингээ хувцасны газар майк өмсчихдээ байхгүй зүгээр л нэг майк цаг хамаагүй ингэж ер нь жоохон хамаагүй хувцалдаг. Тэгсэн чинь хувцсныхаа дис дарааг буруу өмсөж явал иймэрэг байгаа юм. Тэр шиг яг тэр чи өөрт биеийн твтэйхэн ч байдаг юм уу те. Өөрт таалагдсан юу ч өмсөж болно. Гагцхуу тэр чинь нөгөө дотоод хүн тэр чинь заавал өмсөж байгаа хувцсныхаа одоо мөн чанартай холбоотой байх албагүй байх. Гэхдээ илэрхийлэх гэж байгаа юм зөв байж тээ тий. Дээлээ өмсөд арцгаруултаа готлоо өмсөд тий. Би сайн нэг цаг тооны бичиг аваад өчтөр үзэхгүй. Тэгсэн чинь эхний уцын нээсэн чинь имба нэг хүүхэнтэйстэй амар бууда мууд рекламда зураг авахулсан байна. Мөн үү? Мөн үү яасан. Тэрэн дээр яа дээл өмсөөгөө гэж. Бууда чи манай үндэсний хол биш болохоор хамаагүй шүү. Энэ тарэ хийж байгаа. Тарийн талбай дээр зогсож байгаа юм ярьж байгаа. Манай бисгүй. Тий, одоо гурил рекламад байгаа юм уу? Тэгвэл чи бакалтай зогсох хэрэгтэй байхгүй юу? Тийм үү? Бакалтай тариалсан ч авч өмсөх хэрэгтэй. Би яг нөгөө Индиан, Американ гэдэг шиг Австралиан одоо юм юу? Стайлер юм улаан шоото цамц өмсөө. Тэгээ яг тийм тарийн талбай гэдэг стилээр байгаа байхгүй. Цэнхэр авцамсан байсан. Хоньны бэлтэр дээр дээлтэй байх хэрэгтэй байхгүй. Тийм багтай нэрээ. Сэлж явах дээр дандаа намайг хаана явна харж л юм заа. Тэр чи ах. Хоёр би нэг өгүүлдэг болтой маа гэнэ. Битэрт бол яг зүгээр нэг нөгөө яг ингэж ярихад бол битэрт бол тийм ажил хэргийн шугамар. Ажил хэргийн шугамтай. Манай сэлж чинь сингл юм шиг дабл юм шиг бас тийм хүн шүү дээ. Ер нь тиймэрхүү байгаа. Бас хүмүүс бас инженерийн нэг харахад сингл нэг харахад дабл гэж хэлэх гээд байгаа юм уу? Зүгээр ерөнхийдөө. Ер нь бол баг л дабл шах хүн шүү дээ. Тийм учраас битээр бол ажил хэргийн түн шүү. Гэхдээ битээр их гоё найз нар зүгээр сайхан юм ярилцчихдаг дайжгүй шүү дээ битээр чинь бас. Харин тийм шүү дээ. Тийм үү. Тэр мал хийснээс үнээс ааж үзсэн үү? Үзээгүй. Харсан. Саасан уу? Юу саасан уу яаж вэ? Next нөө. Ууж ütсэн. Саасан сүгэн. Юу ууж ütсэн бодоо явж удаа ярьчихсан. Сүү. Ингээд юм бодоод байжсэн чинь юм саасан уу гэж толгойд орж ирээл тэгэл уус дууж гэх шиг. Би уучлаарай би анхаараагүй байсан байна л да. Уучлаарай. Би яг энэ асуултыг бэлдэж явахдаа яг намайг ингэж хэлэнгүүт юм бас төвч учраас ингэж үлгэж аавны би яг мэдэж шинэ асуултыг бэлдсэн. Энэ үлгэж байгаа нь юу? Харин тий айгуу. Би өөр бодоод байжсэн чинь. За тэр ч яхаа. Би таарас нэг юм асууя л да тий. Асууж зүгээр ярилцъя. Ингэдэг штэ. Уучлал бол одоо хамгийн гоё зүйл гэж ярьдаг тий. Одоо уучлал чадна гэдэг бол өстой чиг хүн байгааг энэ хэлж гэдэг юм уу тий. Уучлал гэлдэг. Энэ тал дээр та хоёр нь юу гэж боддог вэ? Амар штэ. Уучлал гэдэг бол мундаг тий. Тий, амар, сэтгэлд амар. Ямиг уучлал чадна гэдэг бол тий. Тэгэхээр өөрөө нөгөө одоо шил би чамд гомдчихвол тэр чи хаяа нэг тэр гомцсон шалтгааны сэтэл гарч ирвэл чамайг бодоод байна шүү дээ. За яг вэ одоо тийм байх ч байдаг юм эсвэл угаасаа л тийм хүн ч байдаг юм уу? Тэр бас миний алдаа байсан. Би тэрийг хүдэх байсан ч гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар хүлээгээд авчвал хиндэ амар байхгүй. Сэли. Миний хувьд ч гэсэн ер нь хүнийг уучлалж явах юм бол миний сэтгэл санаа айгуу тийм амар тайван чөлөөлөгдчихдөг байхгүй. Тэгэхгүй л хүнд ингээл одоо гомдол бодоод ахар чинь айгуу хэцүү байд юм миний хувьд те. Нөгөө хүн харах болгонд эсвэл аллергицдэг ч юм уу. Өөрөө тэрнээсээ болж эвгүй байдалд ордог ч юм уу тухгүй байдал үүсдэг. Тийм болохоор уучлаад тэр хүндээ ингээд эргээд найз нөхөд болохгүй ч гэсэн те. Уучлаагүй үлдсэн юм байдгүй. Байдгүй бүгдийг нь ер нь уучлсан. Тэр нь угаасаа хүнд амар. Уучлал гэдэг бол ер нь бол тийм л ах л та. Гэхдээ одоо яг бүх юмыг уучлаад яваад байвал яг бурхан шиг болчих واخгүй юу? Тийм айгүй уужим юм болчих واخгүй юу те. Бүр мундаг те. Чи уучлаа сандаг байх нэ гэж. Би бол уг хүнийх нь одоо жишээлбэл тэр хүнийх нь ингээд өөрийнх нь үндэс гэж байгаа штэ. Тэр хүнийх нь тэр үндэстэй нөгөө юм зөрчилж байгаа тохиолдолд бол уучлах гэдэг бол айгүй хэцүү. Юм болгоныг уучлж бол хайчих. Уучлахаас илүү бас нөгөө хайна гэж юм байна те. Орхинч гэдэг юм. Тийм. Хүнд гомддгоо гомдохоор яадаг вэ? Айгүй хурдан мартдээ. Гомдно үнэл юм чи. Гэтэ хурдан мартдаг баг. Гомдохгүй юу? Яалаач гомдохгүй. Харин гомдол сан ална. Санаа задах чаа. Би бол нэг тийм гэтээ магадгүй гомдж л байгаа л гэдэг юм чинь те. Гомдж л байгаа. Гомддог. Гэтээ би Эрка шиг тэгж бас хурдан бас мартаж чадахгүй. Мартаж чадах юм бас байна л да. Ямар юмнаас шалтгаалах вэ? Юунаас вэ? Яг анхлын өмнө ингээл зүгдсэн байж туслаач найзаа гэж манай наавтаа гэж үнтэй болчиход ирээгээд яваад өгч байгаа хүнийг бол хизээч мартахгүй шүү дээ. Тэр чинь амар шүү дээ. Тэр бол өстө гомдоод нэрээ.
Би тэгээ уншижсэн л да. Өөрөө чинь тухайн ингээд сэтгүүлчтэй ингээ хэлэхээр ингээд айгуу тийм хурдан хөдөлгөөнтэй, айгуу иршүүд, тийм цайлган цагаан сэтгэлтэй эмхтэй юм шиг санагддгаа гэдээ бас тий зарим хүмүүс бичсэн байгаа хгүй. Тэгэхээр 10 жилдээ яг ямар охин байв? Яагаад ер нь юм иршүүд эсвэл тий хүмүүст яг ингэж харагдах ийм гоё эрэг тийм имижийг бүрдүүлэх суурь нь болсон бэ? Сайхан нь чи явах те тэр миний сул тал байхгүй юу? Тийм хүнд нэг хоёр тал байдаг ч те сайн муу хоёр те миний муу тал байхгүй юу? Тэрийг би ерөөсө балж чадахгүй байгаа. Одоо тэгтээ нөгөө хүн чинь нэг залуу насаа өнгөрөөгд би ч одоо эд насандаа явж байгаа юм учраас харьцангуй тэр одоо юу гэдэг хурдан шаламгай, шудраг, хилэмгий доломгой байдал нь татагдаад байгаа. Тэгээд тэр сул талаасаа болж маш олон одоо юу гэдгийг хил аманд орохч байдаг юм уу? Алдаа дутагдалд орохч байдаг юм, алдахч байдаг юм, тийм юм гаргаж ирсэн учраас одоо харьцангуй би бас одоо өөрөө эд насандаа ирээд ирэхээр ч үнэхээр залуу нас руугаа хардсан юм байна штэ. Тэг яг нэг амьдралын нэг өчтөр алдсан алдаага өнөөдөр тавтахгүй тул би чинь амьдарч байгаа учраас яг тэр бол миний сайхан тал бол биш, миний хамгийн муу тал. Би маш хурдан хүнд хариу хэлдэг. Ерөөсө боддгоо шүү дээ. Миний амнаас шууд гардаг. Дутагдал дургуун үндэ бол би шууд дургуй байгаагаа илэрхийлдэг гэж хараад ингээд бэлдууцлаад, тасарчлаад ингээд ямар нэгэн байдлаар сайхан аж гаргаж чаддгүй шууд миний харцуул ингээд өөрчлөгддөг. Ерөөсө тэгж тустаас юм биш. Тустаас юм байхгүй. Тэр маань миний хамгийн том алдаатай тал. Ялангуяа бизнес буюу ажил хэргийн тал дээр бол энэ цаашаа явдггүй характер юм байна. Гэхүү тий. Би бол одоо чинь нэг шууд ингээд бодохгүйгээр амнаас гардаг гэдэг чинь тий. Яг ийм юм бол миний амьдралд бол яг гарч байгаа юм бол жоохон нэгнийхээ дээр гарах гээд нэгэд мууталцаад хэрэлдэж байгаа үед ч юм уу тий. Тим үед л ерөөсөө тэгэл шууд хорон шумуул эндээс гараад. Тэр үед одоо шилбэл тийм үе бол надад их бага штэ. Би хүнтэй нэг их хэрэлдэж моддгүй байхгүй юу. Яг тэгэхээр өөрөө нөгөө ингэдэг хүн байна. Гэтэ Эрка чи намайг над утгаараа хүнтэй хэрэлдэж ийн гэдэг юм тий. Би ингээ бодож ирсэн толгоор донг гэдээ ороод ирсэн санагдав. Би зүгээр ингээ хайттайгаа ингээ муудалцж байгаа хэрэлдэж байгаа талаар ярьж байна. Таар болохоор нэг тийм байг хэрэлдэж идэг босод өөрийнхөөрөө л ингээл тэр ах нийгмиг ирээд байна. Яаж нийцэн аваад байна. Би хайттайгаа л гэж тий. Одоо хайттайгаа л бүр гомдоогоод бүр босч ирэхгүй болтол хэлнэ штэ. Би бол хайртай хүнд амар хатаа онцлогтой. Амар хатаа өгдөг. Тэгээ яг тэгдэгтэй ингээд хоорондоо муудалцаад юм бол тавчдаг. Тийш дийлэх гэж үздэг байсан. Оо тий. Тэгвэл дийлжүүл сайхан санагдаад байдаг үстэй гэдэг. Тий сэлий. Тий хоёлоо тий. Би бол тэл хороо үг хэлээ тэгэл чимэг болчтой. Тэг үг гардгүй тий. Тэгэл манай уураач би бол дагаад хэлдэг. Манай нэг найз. Хөөе хэрэлдээ ой би эмхтэн уур үрээд байна. Би яг ингээд яг давагдаад ирэх юм бол тэгэл өстой. Хаанаас гард ингээмэр муухай зүгээр л. Тэгтээ араа би ч одоо өсвөр нас нэг одоо эрэгтэй үнтэй бараг 20 жил амьдралаа шүү дээ. Миний хүү чинь одоо өсвөр насны залуу байгаа. Яг энэ жил залуу насндаа ирж байгаа байхгүй юу? За чи чамтай зуршаа. Тэгээд нөгөө одоо ингээд би чи хүүхдээ хамаагүй хайрцдаг байхгүй тоглож моглоостай ингээл заримдаа ууралж муурлахаар нөгөөд чи намайг ингээл аргадаж маргаддаг. Тэнгүүд би таяа уурлаад байгаа юм гэхээр нэг тийм Твиттерээс би юм олж чи миний бүр инээ төрөд ягаад тэгэхээр би эмхтэн би уурлмаар тэр нэр айгу үнэн санагдаад байсан надад. Гинт ингээл зөөрөд уур өрөөд идэв заримдаа. Тэр нь одоо нэг тийм хортой биш л тэг гэр мөртэй хайж байгаа л гэл гинт уур өрөнгөт ийм харангууд гүй таяа уурлаад байгаа хэрэг би эмхтэн би уурлмаар гэж. Тэрний хааны санаг. Би сайн нэг Univision-ээс Jennifer Aniston-ы тоглосны кино үзлээ. Тэр айгу гоё кино хөөрхөн кино лээ. Ингээл нэг залуутай ингээл яг суугаал хамт амьдрал нэг гэрт ороод тэгэл ингээл үл ойлголцох ингээл бүх юм гарч ирж байгаа хөөх тэр хоёрт ингээл ерөөсөө бүх юм ингээд үл ойлголцохоо болоо. Тэгэл тэр хоёр болоо салахтаа нэг гэрт амьдраад нөгөө бүсгүй хоёр талаас болзоод идэг мөн үү? Мөн. Нөгөө Aniston нөгөө хүнд болзоод нэг залуу малтай болзоод янз залууд идэг тэр хөөрхөн кино. Тэгээд нөгөө нэг баян залуу бас болзоонд өрдөг шүү дээ. Гоё царайлаг гоё залуу. Тэр ингээд болзоонд уриал ингэсэн чинь манер хэлж байгаа хөөх шууд ингээд аюу гоё залуу нөгөөх нь очлаараа би хайртай хүнтэй гэл. Тэр үг надад аюу гоё санагцсан. Тэгээд хамгийн сүүлд нөгөө нэг хайртай мартайгаа баах ярьж байгаа яг нөгөө нэг нөхрийнхөө дэргэд нөгөөтг нь хүрээд ирсэн чинь
би чамд л хандуулах гэж ирсэн болохоос би чамдаа л хайртай. Нөхөр нь бол нэг тийм гоё залуу биш. Тэгээ сүулдэ нийлдэг аюу гоё тийм. Тэр аюу гоё кино. Айгу арманчик. Инновашнтэй үзээрээс хэлээ. За байхгүй бичээш шүү дээ. За байхгүй тийм бараад очиж шүү дээ. Хамт байгаад хизээч уйдмгүй залуу сонгох уу тий? Амьдралын төлөө тэмцдэг, хайртай, халамжтай, царайлаг, боломжийн ажилтай, бизнестэй тийм залуу төгс залуу байна ч. Тийм төгс залуу байдаг юм. Бас царайлаг нь юу вэ? Хамт байгаад хизээч уйдмгүй гэдэг нь одоо тэр амар юм яа дээ. Тэргээр яах ингэж баг. Тий. Би л өөрөө түүн ингээд нөө халамжийг л хүсэж шүү дээ. Хайр халамжийг л хүснэ. Care. Цаан хүмүүс комментэн дээр айгүйх англ үг ашиглаж ярьж гин гэдэг жилээ. Тийм үү. Тэгээд тэгэхээр би үхтэл өмөрсөн. Чиний пэйж дээр намайг дүнхгүй эргүүгээр нь дуудаа өгсөн бэл чирээс өмөрөөгөө л. Тийм үү. Оо янасаа. Энэ дээр л ихтэй хүмүүсийн хоорондын хайртай. Яна хараагүй юм байл. Хамт байгаад хизээш үүдмгүй залууг сонгохгүй. Би бол тийм шүү дээ. Яг ээж болсны дараа тийм мэдрэмж. Залуу гэхгүйгээр бүсгүй сонгох юм бол би хизээч хамт байхдаа хизээч үүдмгүй тэр бүсгүйг сонгоно. Тэр бүсгүй чинь чамцэгсийн таашаал өгөхгүй л яах юм. Үүдмгүй гэж. Би нөгөө нэг баян залууг чинь та хоёрыг шүү л гэдэг. Хайрч ахтай тэгэл үнтэй гоё зүнх аваад гоё машинаар гоё хаус амьдраад наад чи тийм бас утга биш. Нөгөөх араар нь тавиад явна. Тийм шүү дээ. Хайр халамж нь гол. Хайр халамж нь чухал шүү дээ. Чи өөрөө үнтэй зүг гэж яриаггүй шүү дээ. Тийм шүү дээ. Нөгөө өөдөнгөө авах бизнес хийж байгаа. Тийм эргүүлээд ажилтай боломжийн юутай ийтэй гэж би ярьдаг нь ярьсан шүү дээ. Хайр Парис Хилтон юу гэж боддог вэ? Сайхан жаргалтай буянтай мундаг л охин. Сайхан авта буянтай өхөн юм яа. Аа мөнгө өгдөг шүү дээ. Тэгэл тэр чинь харин тэгэл порно морно тоглоод мөнгө олоод байгаа юм биш үү? Тэр л залуу насны алдаа гэжсэн. Сайхан надтай нэг уулзахад гэж ярьсан. Би Парис Хилтон бол ингэж боддог. Хүн болгон Парис Хилтон айгу муугар бодож байгаа байхгүй юу? Яг тэ тийм ингээд аав мундаг байна. Өөрөө бол хэвээр миний бодлоор хамгийн маркетинг хүн баг. Харин тийм тэр чинь нөгөө том зах зээлтэй том улсад айгу тийм өөрийгөө дуулж чадахгүй. Хой яа. Тэгсэн мөртлөө мөнгийг олж байгаа. Парис Хилтон шиг амьдрмаар байна. Парис Хилтонгийн клуб тавьчихад мөнгө төлдөг гэсэн шүү. Тэр ингэж байгаа. Би тэр сайн үзчихлээ. Нэг диско клубын нээлтэнд $300,000 гэрээ хийж гинэ. Парис Хилтон манай клубд ирэх юм бол ирэхийн тулд мөнгө $300,000 өгье. Нэг орог өнгөрөөгөөч. Окей, гэрээ мэрээгээ манай клубын нээлтэнд Парис Хилтон ирнэ гэл. Бөө реклам сурчтгаа явж байгаа. Тэр тэгснэ манай эрхээ болчихно. Нөгөө компани шүүхтэд ингэ явсан чи нөгөө нэг ирснээсээ илүү хүмүүс нөгөө клубыг мэддэг болоод өөстө бөө пиг пунг. Энэ өөрөө маркетинг баг. Ингэж л амьдрамаар юу ч хийхгүй Парис Хилтон шиг би л. Нөгөө далалам хэлсэн байна. Хүн өхгүй юм шиг ажилдаг. Тэгээд өгснийхаа дараа ажиллаагүй юм шиг өгдөг лээ тий. Ханаад авцсан учраас. Би тэгсэн мэгсэн гэж ярихгүй гэсэн. За би та хоёроос нэг асуусан. Хүн яг амьдрах гэж иддэг юм болов уу, идэх гэж амьдрах юм болов уу? Миний хариулт та нарт таалагдахгүй. За сонсъё. Би идэх гэж амьдрдаг. Тийм үү. За чи амьдрах гэж идэх юм уу, идэх гэж амьдрэх юм тий. Намайг ингэ хэлэхээр амар гайх. энэ ч амар боцсон. За энэ бол дорны их яруу найр. Би угаасаа тэгж л боддог. Би хамгийн сайхан хоолыг хамгийн сайхан орчинд хамгийн сайхан тав тухыг идэх гэж амьддаг. Би бас нэг үзчихсэн. Хамгийн чанартай, хамгийн Сибирийн цөллөгт. Авар нандин энийг л идэх гэж амьддаг. Сибирийн цөллөгт байсан нэг хүн хоол ундгүй. Бүрээс будаа болоод тэгээ баг энийгээ барьж иж дуусаад ганцаараа баг үлдсэн юм а Сибирээс орж исэн юм байхгүй. Тэгээ Америк иргэн. Сүүлд Америк иргэн болсон орсон байхгүй. Тэгээд нэр яасан бэ гэх юм бол ингээд 3 удаач ажиллаж ийдсэн ба. Үлсүүд. Тэгээд тэрнээсээ энергийг аваад тэгээд үхээгүй бүгд үхээд мань нэр. Юугаа идсэн гинэ? Оо за. Гутал мотлоо идэггүй хүмүүс чинь дайны үед дууссан байна. Дууссан байна. Цог мөхөө идсэн байна. Тэгээ хорон удаач ажиллаад ингээд идсэн. Тэгээд амьд гарсан. Амьд байгаагүй юм бах та. Тэгээ зүхтааж исэн баг Сибирт одоо тэгээд өвөл хэцүү байсан юм бооз. Тэгэл яг нөхөхийн тулд тэгж идээл. Тэр нэг нөгөө цагаан багаа гэдэг штэ. Цагаан баагааг ингээд National Geographic гээд 2 сарын турш судлаад ингээд явж байгаа байхгүй. Би бүр тэр телевизийн тэр хитэн тэнхийг бүр ямар муухай харгис юм бэ гэж бодсон. Өхөн хөлтөнд дагаа явуучвал яах вэ?
Тэр амтын ингээ хоол хайгаад яваалгаа хэдэн 100 км тэр далаад сэлээл яваал ахын хоол л хайгаад байгаа байхгүй юу хэмд сэлээл ахын тэгээ сүлдээ яваа чигээл тэнийг том эвтэй амт мөргөд нөгөө ядраад бүр солдоо тэгээд нөгөөдхөө ингээ хазаж чадгаа байж байгаа юм шүдэн дийлгүй ингээ нөгөөдөгт хайрсан хамгаалаад тэр хүүхдэн камер бичиж жилээ шүү дээ хүн гэж амт ямар муухай тэр цаан байгаа гэснээс нөгөө үнгийн шөв булган шөв өмсдгөө өмснө тэгсэн чинь би бас мөр саяхан нэг бичлэг үзээд чи наа тэрийг бити яар яг булгыг амьдаар нь шууд үсэнд тасдахаар нөгөө булгынхаа үс нь ундгүй юм наалтгүй юм тэгээд тэрийг амьдаар нийддэггүй үстэй харин тэрийг булгыг бүр амар өрөвдсөн шууд амьдаар нь өссөн шууд зумлаад би тэрийг хон гаргахыг хараад хамгийн амар өрөвдсөн Аа чиний өмссөн байгаа нь хон шүү. Үгүй минийх нөгөө ишгний шоу бас нэг амар сэсгэр тэр болохоор бас булган шоу байдаг л та гэхдээ амар ишиг чинь бүр өрөвдмөр шүү дээ. Дахиж харин бүр ерөөсөө тийм шоу өмсөхөөс бүр амар айс. Би нэг эмэгтэй дуучинтай Европ таанд явчихсан байхгүй. Монгол уу? Монгол. Холиуд яг уу? Холиуд. Тэгээд явчихсан чинь нөгөө Европ бид нар Шведэд явчихсан чинь нэг Шведэд нөгөө нэг өслөг аймдтай хамгаалах нийгмийн жагсаал хийгээл лаг жагсаал мсаад байгаад нөгөө шүүп мөвтэй хүмүүсийн юмыг бодог модыг цацсан юм байна барьж аваад явчихсан. Манай хүн туулаа шүүптэй. Яна яваад байдаг. Нөгөө ч хараад байдагаас яг жагсаал донд манайд орцсон явж байдаг. Гэтэ би тэгж боддоо шүү. Миний бодол зөвөр. Одоо ингээд баахан шүүп тэр одоо хөөрхий тэр болгонууд замдар нэтаа ичаад дэлгүүрийн лангуун дээр авчир тавьчихлаа шүү дээ. Яна тэр нөгөө тэр амтны чинь амьдаар нь хятад баахан лангуу навиж тавьчихлаа. Тэр их чинь өгснийх нь үр хашиг гарахгүй шүү дээ. Амьд тэр өгсөн ч гэсэн нэг амтан баярлуулаад дулаахан явуулах хэрэгтэй шүү. Яна юу ярьж ба би? Би харин тэгж бодоод авдгийг ингэдэв лөө. Амар негатив юу н эсрэг үзэлтэй юм биш үү? Ийм учраас л хүн төрлөختөй амьдрд юм биш шүү. Нэр цагаан алтангуудыг дэмждэггүй одоо ингээл сүүлийн үед дэмждэггүй гэл хүмүүс аягүй ингээл дэмждэггүй. Цагаан алтангууд дэмждэг. Одоо яг нь фэйсбүүкээр тэр нэг чинхаа амийнхаа гэж ярьдаг намайг уучлаарай. Би бол эцэг их Монгол ээж авыгаа олигтойгоо шүтэж чадахгүй гэж гадны танихгүй хүн шүтэж байгааг бол би эсэргүүцдэг. Зүгээр цагаан алтангууд би үүсгэдэггүй. Тэр бол зөв. Монголчууд ч гэсэн зуны 3 сарын турш цагаан алтан. Нэг шар үстэй эмэгтэй чи юм блэ? Тийм тэр чинхаа гэж хэлээ. Чинхаа юм уу? Манай зээлүүл ин хааштай явж байна чи. Чанмуу гэжтэй чанмуу. Энд бол чинхаа шүтгэхгүй явж байхад энд бол ин хааш үтсэн явж байна. За эндээс энэ баг шүтсэн хүмүүс ч бас байж дээ нэ. Тэр чинь нөгөө би энийгээ бидний харилцаач хамгийн гол тогтож байгаа юм чинь би энийгээ юу чиний үзэл бодол чинь чухал би энийгээ л тэрий чи хүндэлж байгаа л чухал. Тэр би болохоор тэр хүмүүсийг хүндэлдэг. Одоо шилбэл миний хамгийн дотны найз тэрний одоо бүр ингэ зүйлтэй зүгээ явж идэг юм байдаг. Эрэгтэй ч эмэгтэй ч манайхан бас нөгөө гадаад хүмүүстэй их сууд эрчтэй гэрэлдэг. Тэр тал дээр юу гэж боддог вэ? Хайр сэтгэл тэрхэл хязгаар байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би бол тэр хайртай хүмүүсийн нөгөө юу гэдгийг хүнс ясыг бол яахгүй. Тэр бол хамаагүй зүйл. Тэр шашин шүтлэг арьс өнгө те. Шашин шүтлэг арьс өнгө тэр бол хамаагүй шүү дээ. Одоо шил манай таньдаг хүмүүс шил Германтэй суудсан байна, Америк хүнтэй суудсан байна. Тэр өмнө асуудал. Тэр чинь хайр сэтгэл шүү дээ. Би ч гэсэн гадаад залууд урлагийг аль их тэр гэдэг. Тэгээд би ингээл ерөнхийдөө ингээл явж захта. Одоо ингээл найз нөхдүүд ингээл гадаад хүмүүстэй суудсан хүмүүс зөндөөл байна л да ингээл бүсгүүчүүд. Гэтэ ерөөсөө л ойлголцдгүй юм л. Үзэл бодлын хувьд л яа гэх юм бол тэдний ерөөсөө сэтгхүүн аав ээжийг өгшөрхөөр нь асрамжийн газар аваач өгч хүний сэтгхүүн өгчгүй зоох. Аваачаад асрамжийн газар аваачаад орхичихно. Би тэгтээ тэгж бодож байна. Тим сэтгхүүтэй хүмүүс л шүү дээ. Тим сэтгхүүтэй хүмүүс бол Монгол эмэгтэй бүсгүйг ойлгоно гэдэг бол аюу хэцүү. Монгол эмэгтэй бол тэгтээ чангаа. Би бол Монгол эмэгтэй эргэ чангаа буснаа. Монгол эмэгтэй чанга байхгүй юу? Яг тэгэхээр би Европт очичоод нэг жоохон онцгүй юм ярих уу. Итали залуу, Итали хүүхэнтэй суучиж. Итали залуу манай Монгол залуу бацуулж ин дөө. Тийм үү? Тэм нэг бүр дургүй хүрсэн шүү дээ. Тэгэхэд Монгол хүүхэн заяа бацж ин дөө
Батсан дөө. Батсан юм байна. Итали готлоо. Манай эмэгтэйчүүд чинь нэг өвгдөө эцэс их омголдон тэгээ нэг сайн эмтэй учирч зүгийг олно. Сайн эртээ учирч төсийг олно. Монгол ардын сайхан зөөр өгөө шүү дээ. Энэ хоёр ч амар тийм утга учиртай. Бие биентэйгээ ойлголцдог гэсэн үг байхгүй 92 Монгол эмэгтэй одоо Монгол ихний нөхөр хоёр. Тэр бие биентэйгээ ойлголцох юм гэдэг гайхамшиг шүү дээ. Нэг гэрээ хоёр. Гэхдээ чи Эрка бас буруу бодож байгаа. Яагаад ер нь эмэгтэй хүнд эрэгтэй хүн базуулж болохгүй гэж. Харин би базуулах ёстой гэж бодож байна. Тэр Монголд эрэгтэй хүн яагаад их нэртэй тэгвэл яагаад базуулж болохгүй гэж. Яагаад заавал нэг юм хачин юм ярьж байгаа. Бид нартай ярьж чадахгүй байна. Итали хүн Италид очичоо бид нартай дуугарч чадахгүй байна. Айгаад. Үгүй яах вэ сэтгэлд нь урд нь юм хийцэн ч юм уу банзалж байгаа баригдсан ч юм. Нэг Монгол хүүхэнтэй үсэрч байгаа баригдсан ч юм. Итали аваатай байж чи Монголын групп ирчихлээ. Тэгээд бид нар ч юм нэг нэгээр тэрнтэй уулзаад байгаа шүү дээ. Тийм бөөнөрөө дуулж байна шүү дээ. Урдны группийн хоёр хүүхэнтэй цаадах чинь сэмгэнж байгаа баригдахгүй юу? Яасан өөрсгөө юм бодсон юм. Өөрсгөө би зүгээр би бодож байгаа байхгүй. Ер нь юу гэж тэгж идгийг. Тэгвэл бисүү сэтгэлд нь юм хийчих лөө гэж айж байхгүй. Харамлалсан хөтлөн шүү дээ. Тэр Итали хүүхнүүд чинь амар халуунцтай байдгийг зөстэйж илүү. Сэтгэлд нас юм хийчих үү юм эсвэл одоо жишээлбэл тэр хоёр учрахаас бид нар айгаад тэр Монгол залуутай дуураагүй шүү дээ. Учрахаас өмнө юу ч болсон байж болно. Юмд орох гэжсэн байхгүй юу? Бас нэг гайгүй Монгол би хаад бол Монгол дэлбэл өмсүүлэлт тайзан байсан дээр алхуулж игээд ингэсэн чинь. Эрка одлоо өөд дачих гайлсэн. Тэр Итали хүний зөв шүү дээ яаж ч. Би та гэр бүлтэй үе найз залууд найз бүсгүйтэй ихтэй хүнийг бүр ихцэлж шаарддаг. Миний сонирхол биш. Тэгээ ер нь бас нэг юмыг өрөөсгөл талаас нь харахаас илүү би бол ермийг дандаа яагаад ингэсэн юм бол яагаад ингэж байгаа юм бол ч юм уу те ингэсэн юм болов уу гэж би тэгж бодохыг маш хичээдэг ер нь бүх юм дээр бизнес дээр ч тэр хүний харилцаан дээр ч тэр яагаад ингэсэн юм бол гэд яагаад энэ хүүх ингээ уурлаад байгаа юм бол яагаад тэр залуу монголчуудаас цухтаач байна. Харин тийм нэг учир шалтгаан л жантсан байсан байна да. Тэр юм л да. Энэ багийн хэлдэг нь үний юм бол одоо амар гомдоогоод биш байнга л сүүлрээ хайчдаг залуу юм. Яг тэ эсвэл урд нь ингээ найзалж байсан охин монгол охин байсан тэгэл монголчууд гэдэг ч юм уу хүний харилцааг бол бид нэр яг ингээд хам хичнээн тийм байх байж болох. Тэгэхээр нөгөөх нь хардаал чинь. Эсвэл тийм амлалт өгсөн ч биш магадгүй те би хэлсэж тийм байхгүй тэргээд те. Манай сэтгэл амлалт гэвэл гамгүйгүй шүү. Хизээ тэгсэн. Хизээ хэнд юу амлалсан юм бэ? Өгдөгөө. Чи нэрээ надад юм амлалсан байгаа шүү гэж. Би тэгээд тэгсэн ч ямаагүй окей гэсэн. Жишээлбэл одоо ихтэй би одоо амьдралаа дахиж хизээш нэг туслаа арих амсахгүй бай. Тэгэл архиа угаад байдаг үстэй. Уухгүй хүн байна. Би 8 дугаар ангиас хойш арахгүй. Хизээш дахиж эмэгтэй хүнтэй унтахгүй гэж ялуунтаад байна. Би 8 дугаар ангиас арахгүй хаваалчтэй. Тунгаас ерөөсөө тийм байхгүй гэж. Яагаад эмэгтэй хүнтэй унтахгүй ш тэр сайхан эмэг одоо өнгөрөөж сайхан эмэг нэрдэг гэдтэй гинэ. Харин би хизээч хайртай өнө хуурахгүй гэвэл өөр шүү те. Одоо ухаад та тэр чинь зөв шүү. Ухаастай. Юу л хийж чадна? Бид нар ч чадна. Бид нар ч чадна. Би та нарт бол тэгэхгүй нөө. Би үл эмэгтэй. Би ер нь эмэгтэй хүн чихгүй. Эрэгтэй хүн ч. Би үл өөрөөсөө саний чи эрэгтэй хүнд итгэдэг юм уу? Тэгэхгүй. Та нар чамд итгэхгүй. Та нар амар. Бид нар биеиндээ итгэхгүй л энэ бид нар ч итгэхгүй. Та нарын нүднэс чудлаа. Та нарын инээнсгэлж чудлаа. Яана. Энд чи солиорч. Юу ч юм. Ханаад үрцэн байгаа. Харин би өөрхөн бүр ханиадандаа бүр халуураад. Дэмэр чи шүү хүмүүсээ. Өөрөө харин би үл зээлэдэл хизээчдэхгүй. Би үл яркэд бол хизээчдэг. Би ер нь эмэгтэй хүн хизээчдэг. Яагаад? Түл чи эмэгтэй хүн итгэх ёстой байхгүй юу харин. Тэгээ хамгийн эцсийн бүлэг эмэгтэй хүн чиний хөлийг хучаад те толгоон дээр чинь те настай болох итгэх ёстой шүү дээ. Тэрэн дээр нэг итгэлсээд хөл очоод яваад нэг итгэлсээд юм байсан. Оо битээ хуцаасаа битээ шууд нүр ингэж. Би нэг юм сонсчихсан байна. Яагаад гэвэл дээр үед социалиснаас өмнө бүр дээр үед нэг хүүхдийн нэг залуугийн 20-тай залуугийн бишээ нэг 12 3-тай залуугийн ам гимтэй битүү амнаас нь ягаад нөгөө юм ингэж гараад амаач ангаж чадхаа болоод битүү идээ болоод нээч чадхаа болоод 2 3 хоног ч юм идээгүй ээж нь хажууд нөөрхөө хамтаа уйлаа суужсэн юм байна л да. Инкиар хүүгийн минь оронд намайг ингээд өвдөгчгүй яа да бурхан минь ингээд уйлаа суужсэн чинь өвхөр толгойдоо арга углаад нөгөөхөө авч чадахгүй хаалгаар нь ингээд ороод ирсэн ши. Бурхан минь би юм шээ энэ гэсэн ээж нь. Яа. Тэгсэн чинь хүүхд нөгөө тэрийг хараад инээдээ ярьж чадахгүй инээгээд
Тийм хаанхын ээж нэ. Монголиа. Тийм байхгүй байх ёстой. Тэгээд би нэмэгтэй өнд итгэх байлцсан. Амар Юу ам дэмцэн яриа юм уу? Юу вэ над чаанаас тийм. Хизээ домог сонсож байгаагүй тий. тийм домог байхгүй. Итгэл захиуцлаа. итгэл бол амьдралд маш их хэрэгтэй. Тийш тийм. Ер нь бол эрэгтэй ч эмэгтэй ч ер нь бие биендээ итгэх хэрэгтэй. Тэгжиж л амьдрал яа. Яг үнэ. Амьдрал бол ерөөсөө итгэх найдах хүлээх гэж 3 үгэнд л тогтдог байхгүй. Тийм шүү. Энийг хэлэх гээд манай юм ба шал өөр юм ярьсан байх шүү тий. Сая уучлаарай. Тэгвэл би та ярьж итгэхгүй л байна. Битүүч итгэхгүй. За нэг өөр нэг юм яри. Америк кино үзэж яхад ямар дажгүй өгцөгтэй залуу байлх юм. Манай Монгол хүсгчүүд гэж ярьд юм хоорондоо. Гэхдээ тэр чинь яагаад бол Америк соёл нэ? Бид нар чи хизээч хөө өгцөөч ирээд эндээс гардаа мордоо гэж хизээч ярьдгүй байцтэй. Хөө хараал ийцээ өгцгөө гэдггүй байцлээ. Наач манайх биш. Монголчууд гэж ярьдаг. Та нар яаж юу гэж ярих вэ? Хоорондоо. Яасан торомгор алаг нүдтэй залуу вэ? Сэлийн надраа харж хэлдэг. Наач яас айтайгаа сонсогч. Яг юу гэдэм бэ хүүхдүүд ер нь ярихдаа ирчүүдийг юуг нь анзаарч хард юм бэ? Хамгийн түрүүнд ингээд хоёр залуу яваал өнгөрлөө гэж бодоход. За эмэгтэйчүүдийг бол ирчүүд болон гайгүй лүнзээ гэдэг үстэй. Тэрэн шиг тэгэл эрэгтэйг нь үүдүүлээ. Лүнзээг нь нөгөө тийм. Яг юу гэдэм бэ? Чи сайн мэдчихэж дотроо. Чи үл айзнараа толгоолаад баа манаа. Чи үл алж байгаа ш би чамд мэдчихээн. За. Юуг нь хардаг гинэ? Юу харах юм бэ? Тэр сарах юм байгаа юу? Харин тий. Одоо жишээлбэл гайгүй өгдөг явж гин гэж ярьд тийм байж та Америк. Бүр нэг хөрөөд нэг бүр нэг ботхойц. Яана. Хүүхдээсээ өөр ирэмдний бараа хараагүй бүр хөрөөд бүр ботхойц. Яа, юу зөв. Тэний жоо сэргээ та. Юуг нь ярих юм? Ямар өгзөг ярих юм биш үү? Хизээч тэгдэггүй шүү бид нар тий. Тий шүү дээ. Чгүй залуу байна. Мэдгүй зүгээр л опшн хард юм шүү. Тийм үү? Тийм. Мөнгөний хард юм уу та яар? Яаж түрүү чинь харагдах юм? Өмнө теле бүс цагийг хард юм шүү. Тийм харагдахгүй шүү дээ тэр чинь гадна талаас. Тэр чинь бас копи байна. Янз бүр байдаггүй бол тийм. Начиг дандаа копиг нь нууц. Тэг би та хоёроос нэг асуулт асуулт. Хүний амьдралын хамгийн гол юм нь одоо юу юм бэ? Эрх тушаал, нэр одоо төрөө, эсвэл санхүү, мөнгө төгрөгөө, эсвэл эрүүл мэнд үү? Яг хүний амьдралын гол юм юу вэ? Би л эрүүл мэндэл гэж хэлнэ. Би түрүүгийн 7 хоногт имлэгээс гарч ирсэн л дээ гэдэг. Чих тараа том багт нахалсан мөлий. Жаа таах гэсэн тийм яриад байгаа. Юу том баг. Заах та өөр юм яриа. Яагаад имлэгээс ирсэн бэ? Зүгээр л би инглиш. Тэр эрүүл мэндтэй хайртай байна гэсэн үг тийм. Хайртай. Ер нь амьдралд чинь тэгээд бүх юм жигдэх нь нэг тал нь аваад хоцоочихгүй жигдвэл зүгээр юм шүү. Нэг тал нь хитрхийг аваад хоцоочхороо хүн ч өрөөсгөл болчтой юм шүү. Нөгөө нэг их байгаа юмдаа ирдээд сул байгаа юмаа нөгөө их байгаа юмараа нөхөх гээд ингээд нөгөө баланс байхгүй болчихсон гэж бодож шүү. Мөнгөний өмнө очлаа. Мөнгөний өмнө бүх юм гутайх юм. Залуунаас сайхан өсгүй. Харин харамсалтай нь тийм байна. Бүх юм гутайх юм. Гэхдээ одоо тэгвэл мөнгө юуны өмнө гутай тийм бол? Миний өмнө. Хүний өмнө. Хүн чанарын өмнө. Хүн чанар сэтгэлийн өмнө л бүх юм. Гэхдээ миний өмнө гэж хэлж надад ороогдож баларх чинь. Гэтэ би яг ингээд орхиулээ явчих заяа. Зөөр орхилоо. Сэли юуны өмнө гутай гинэ мөнгө. Хүний өмнө гутай. Ямар ч хүний өмнө гэж л. Хүн чанар тэгэл үнэ сэтгэлийн өмнө бүх юм шүү дээ. Тэр чи яах юм? Өөр тэрийг дийлэх юм байхгүй шүү дээ. Би үл ингэж бодож байна. Тэгэл худалдаж авч шүү дээ. Тийм яг. Мөнгө яг үнэндээ боллоо шүү дээ, тий. Юуны ч өмнө гутайхгүй. Би бодоно гэж бодож байна. Би үл юуны ч өмнө гутайхгүй гэж бодож байна. Чамайг бол худалдаж авч болно. Жишээлбэл миний сэтгэлийг бол мөнгөөр яаж худалдаж авч чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Тийм учраас бас зөвлөж байгаа юм шүү. Энийг худалдаж авч болно. За чамайг худалдаж аваа. Гэтэ миний сэтгэлийг одоо жишээлбэл авч тоглоо. Харин тэгээ чи асууж ш. Чиний сэтгэл чинь чи биш юм уу? Намайг гэхдээ худалдаж авна гэдэг маань жишээлбэл чи хэрэв надтай унтах гэж чи надад сая доллар өгье гэвэл би чамд унтахгүй. Чи юу сони юм ярьдгийг чамайг юу гэж худалдаж авч чадах вэ? Чи намайг юунд худалдаж авч байгаа гэдэгсэн тэ. Хүний чинь худалдаж авна. Хэцүү. Тэгээд намайг худалдаж авна гэдэг бол хүний өмнө мөнгө гудаана. За одоо л та яриг зөв ярих гэж байна. За. Ерөнхийдөө бидэд нэлээ удаан ярилцчихв тий.
Тэгээ урал одоо би биендээ нэг зөвлөгөө өгье. Тэр нь амьдралд маш ашигтай зөвлөгөө байна. За сэлийг хэсгэл. Ер нь манай монголчууд бүгдээрээ гоё яг монголоороо байгаасаа гэж бодмоор хэлмээр байна. Яагаад гэвэл телевизээр маш их солонгос драма гарч байна. Яагаад гэвэл солонгос драма сериал маш хямдхан учраас манай телевизээр худалдаж авдаг. Тийм болохоор хүүхдүүд айгүй солонгос сэтгэлгээ, солонгос хүмүүжил тэг болоод байна. Тэгээд стадионд Tiara гэдэг хамтлаг ирэхэд битүү гэсэн бүртээ World War гэдэг кинон дээр гардаг шиг болтлоо хүмүүс ингэж овооролдож үзэж байна. Тэр өнөөдрийн нөхцөлд бол манайх бид нараас Монгол гэсэн нэрээ авч гарахын тулд те солонгос кино үзээ солонгос дуу сонсоод солонгос стилээр хувцлаад те солонгос мейкап хийгээд идэх ч юм уу те. Тэгхийн бол ерөнхийдөө бид нар бас хитрхийн нэг талын Азийн өөр улс руу уусч байгаа юм биш үү залуусаа гэж хэлмээр. Монгол контентээ бас дэмжихгүй байх компаниуд нь. Одоо жишээлбэл битээр бол би бол энийг яах хийж байгаа юм гээл энэ бол Монгол контент байхгүй. Энэ Монгол контентыг болдог бол телевизүүд нь аваад гаргаасаа тий ярилцаж тохиролцоод нэг ундааж үс хийдэг компаниуд нь дэмжиж одоо жишээлбэл юм уугаач таадыг дайлаа манай бүтээгдэхүүнээс сурталчлал Монгол контентууд ерөөс дэмжихгүй байхгүй. Тэгэл зүгээр л сайхан юугаараа хүсэл тэмүүлэлээр юм хийж байгаа. Окей тэгж их санаа зовоод байгаа хүмүүс байх юм бол одоо жишээлбэл энэ олон солонгос кино гэж байгаа хүмүүс байх юм бол ингээ Монгол контентуудыг хөгжүүлээд энэ окей нэг ингээ жоохон нэвтрүүлэг байг л дээ хөгжөөд кино бол сериал болох шүү дээ. Тийм үү? Уул нь бол гэж би боддгийн. Айл орж ирсэн хүн байна. Би бас бэлэг үгүй гэж битээр аявих боддیں۔ Тэгээ би маш гоё бэлэг үгүй гэж бодсон. Энэ Unitel-ийн бэлгийн цэнэглэгч карт. За. Тийм тэгээ би нэг хэрэггүй юм өгчснөөс гэж бодоод энийг өгчээ 10-ыг аваад нэг үнэгүй өгч байгаа юм байлээ. Ээжтэй авчид өгчихгүй юу? Хүмүүст орж ирж байгаа. Тэгэхгүй хүүдээ өгье. Манай хүү Unitel-тэй. Тэгвэл хүүдээ өгөх юм бол энийг хүчтэй байна. Бонус энийг чи би өөрөө ч авчихсан. Шиг өгөөч. 10-ыг аваад нэг үнэгүй өгч байгаа юм байлээ. Аюу айтаахан л. Энийг бас надад өгч байгаа юм уу? За. Тэгээ манай хүү одоохондоо нөгөө хичээл намлцсан амжилтанд явцсан байгаа. Зах тэгэл Facebook сургалтанд явцсан байгаа. За үзчихтэй. Тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ.